Эх орончдын өнрийг тохиолдуулан гавьяат гэх эрхэм цол хүртсэн хаваал бол тээврийн салбараас ажил амьдралын гараагаа эхэлсэн нэг юм. Хүний нөөцийн босго эзэмшсэн мэдлэгт асар өндөр шаардлага тавьдаг байсан цаг үед Монгол Улсын их сургууль политехникийн дээд сургуулийг онц сайн төгсөж улаан дипломтой нутагтаа очсон автоинженерийг аймгийн тээвэр удирдах газрын 21-р баазад жил гарсан хугацаанд засварчнаар ажиллаж байжээ. За түүнээс хойш механик, цехийн дарга, үйлдвэр хэлтсийн дарга, инженер, аймгийн тээвэр удирдах газрын ерөнхий инженер, газрын даргаар томилогдсон албан тушаал ахиж ажилласан байдаг. Хаваал бол мэрит зарчмаар өсөн дэшилсэн төрийн жинхэнэ албаа гэх юм аа. 1989, 1990 оны тухайн үед улсын хэмжээнд зарладаг том хос ёс уралдаан байсан шүү дээ. Бүх ард түмний хос ёс уралдаанд манай байгууллага, тэргүүний байгууллага шаардлагач удирдах дөрвөн байгууллагын диплом цэлжин явах дуугаар чагнуулж байсан. Өнөөдөр тэр туг аймгийн музейд хадгалсан байгаа. За яг хөө тээврийн салбар бол ажилласан он жилүүд миний амьдралын хамгийн гэрэлтэй гэгээд он жилүүд байсан. Сайхан хам толон, сайхан өдөрлөг бас Монголын төрийн бодлогоор жирийн малчин ардын хүү хоёр дахь би аймгийн засагтараар томилогдсон ажилласан. За гавьяат тээвэрчин хаваал Монгол Ардын намын гишүүнээр 1986 оны 3 дугаар сарын 1-нд элсэн орж ижээ. Энгийн засварчнаас аймгийн засаг даргад хүртэл дэвшин ажилласан хаваал хувь ерөөлтөө улсад төрж өссөндөө талархаж байгаагаа илэрхийллээ.